За эргээд хичээлдээ тавтай морил залуусаа. Тэгэхээр та бүхэнд өмнөх хичээлээр шууд одоо шилжээд орж байна. Тэгэхээр multi time frame analysis буюу одоо олон цагийн хамаарлын талаар бол би одоо та бүхэнд зааж байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэнд жишээ яг жинхэнэ зах зээл дээр жишээ одоо тайлбарлахаар энэ бичлэгийг хийж байна. За тэгэхээр та бүхэн энэ зураглалаас харах юм бол евро долларын 4 цагийн чартыг одоо та бүхэн харж байна. Тэгэхээр евро доллар 4 цагийн чарт дээр бол ханш бол доошоо эргэчихсэн байна те. Энд бол break of structure явагдчихсан байна. Break of structure 4 цагийн break of structure явагдчихсан байна. За тэгээд 4 цагийн break of structure явагдсан. Энэ break of structure-ыг үүсгэсэн одоо сонирхлын цэг бол энэ байна те. Энэ. За тэгэхээр энэ бол яагаад сонирхлын цэг болж байна гэхээр энэ бол нэгдүгээрт range байна те. Range буюу одоо order flow-ыг бол бид нар ингээд тэмдэглэждэг. Тэгээд ерөнхийдөө бол энэ та бүхэн анзаарах юм бол энэ хоёр up candle-ыг бол нэг POI нэг одоо улаан candle бол хоёуланг нь бүрхэгчиж байгаа учраас энэ хоёрыг бол жишээ нь order block гэдээ аваад үзчих болно. Энэ 4 цаг учраас бол 8 цаг руу шилжүүлээд тарах юм бол яг л нэг candle харж харагдана. Ягаад гэвэл 4 цаг хоёулаа 4 цагийг зааж байгаа учраас нэг 8 цаг дээр бол нэг candle болж харагдана шүү дээ. Тэгэхээр бол нэг candle бол харагдчихна гэсэн үг. Одоо жишээ нь харах юм бол 8 цаг шилжүүлээд үзье. Тэгэхээр энд бол яг сайхан одоо бидний хэлж болох одоо цэвэр imbalance үүсчихсэн одоо цэвэр одоо order block үүсчихсэн байна те. Айгуу зөв order block үүсчихсэн байна. За тэгэхээр хааш бол энэ order block-ыг бол шалгаж байгаагаар харагдаж байна. Тэгэхээр 4 цагийн market structure бол break of structure доошо шилжчихсэн. Тэгэхээр бид нар бол олон цагийн хамаарлынхаа хүрээнд энэ одоо order block дээр хүрээд ирсэн учраас бид нар шууд 15 минут руу шилжин те. За 15 минут руу шилжээ. За тэгэнгүүт 15 минут дээр ч гэсэн яг мөн ялгаагүй ханш болол 4 цагийн сонирхлын цэг дээр хүрчихсэн. Одоогоор бол ямар нэгэн change of character явагдаагүй байна. Тэгэхээр бид нар энд бол юу хүлээх вэ гэхээр change of character үүсэл бол хүлээнэ гэсэн үг. За явуулцгаая. Тэгэхээр change of character бол энэ хаана үүсэх вэ гэхээр та бүхэнд бол би өмнөх хичээл дээр заасан энэ одоо цагаан candle бол одоо цагаан candle бол биднэрт юу илэрхийлж байна гэхээр голд нь одоо гацчихсан IB гэж ярьдаг. Энэ candle маань бол ерөнхийдөө бол сэтэрснээр бол бид нар ерөнхийдөө change of character явагдчихлаа гэж үзнэ. Тэгэхээр бол энд бол энэ бол take high буюу одоо swing high бол эвдчихсэн. Тэгэхээр энийг бол эвдчихиж бид нар бол change of character амжилттай явлаа гэж үзнэ. За явуулаад үзье. Тэгэхээр энэ change of character одоо 15 минут дээр явагдсан цагт л бол бид нар богино цаг руу шилжинэ гэдгийг бол та бүхэн санах хэрэгтэй. За шилжчихлээ. За тэгэхээр 15 минут бол бидний талд байна те. 15 минут бидний талд байна. За тэгэхээр 15 минутын бүхэл range буюу энэ range-ийг бол бид нар жишээ нь POI-аар бол ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр энэ рүү одоо хүрэх юм бол бид нар 1 минут руу шилжинэ гэсэн үг. За энд бол хүрчихсэн байна те. За тэгэхээр бид нар change of character энд бол 15 минут 4 цаг дээр бол change of character явагдчихсан. Одоо бол ингээ 15 минутын change of character явагдчихлаа. Тэгэхээр одоо биднэрт юу дутуу байна гэхээр 1 минутын change of character дутуу байна те. Тэгэхээр бол энэ ханш бол 15 минутын POI буюу одоо range одоо энэ том range доторх одоо order block дээр бол ханш хүрсэн мэ те. Тэр реакцлж байгаа харагдаж байна. Тэгэхээр бид нар 1 минут руу шилжүүлж үзье. 1 минут руу. За 1 минут руу шилжүүлээд харах юм бол ханш бол энэ мөн адил одоо
change of character-ийн бол явагдчихсан байна. Энд харах юм бол энд бол change of character явагдчихсан байна. За change of character явагдчихсан. Тэгэхээр бидний одоо POI буюу одоо нэгсэн доо order block маань бол энэ томоор үүсчихсэн тий. Order block. Тэгэхээр хааш бол энэ дэр ирэх юм бол бид нар sale арилжаанд орно гэсэн захиалга бас өгч болно. Гэхдээ энд бол миний хувьд бол энэ дээдлийн томыг энэ хар candle-ыг бол order blocker ашиглана. Яагаад гэвэл энэ ерөнхийдөө энэ одоо хар candle буюу одоо sale candle маань бол энэ томоохон одоо энэ одоо томоохон candle-ыг одоо сэтэлж чадсан байна тий. Тэгэхээр хэрвээ энэ одоо hard candle маань бол энэ дараачийн том candle шиг энэ өмнөх одоо buy candle-ыг бол сэтэлж чадсан байсан бол энэ том candle маань бол бидний order block болох байсан. Гэхдээ энд бол нэгсэндөө refine гэдэг өмнө нь бас хичээлээр үтсэн бид нар одоо наривчлаад үсэх юм бол энэ хитрхи том одоо order block байгаа учраас би бол энийг order blocker авч үзэн. Дээрэс нь энд бол imbalance үүсчихсэн. Тэгэхээр momentum бол маш өндөр байна гэсэн үг. Энд бол та бүхэн харах юм бол imbalance үүсчихсэн байна тий. Imbalance үүсчихсэн байна. Тэгэхээр энэ imbalance үүсчихсэн. Энэ imbalance-ыг аль candle үүсгэсэн гэхээр энэ hard candle үүсгэсэн. Тэгэхээр бид нар энийгээ наривчлаад энэ болгож үзэн. Уул нь бол энэ up candle бол бидний одоо order block мөн. Гэхдээ бид нар энийг илүү ингээд наривчлаад энэ дараачийн candle руугаа ингээд шилжүүлчих болно гэсэн үг. Хитрхи том байгаа учраас. За тэгээд энэ дээр бид нар sell захиалга авах юм бол бид нар илүү одоо наривчлалтай, илүү бага stop lossтой, илүү одоо өндөр risk to reward ratioтой арилжаа хийх боломж үүснэ гэсэн үг. За тэгэхээр жишээ нь 3 pips-ийн stop loss тавиад үзье. Тэгээд энэ дэр sell limit захиалга өгчлөө гэж бодоход бид нар дараа нь энийг бол энэ ловыг бол target хийгээд нэгсэндээ ихэнх ашиг энэ дээр авна гэд үзчихье. Энд бол та бүхэн анзаарах юм бол маш олон лов байна те. Энэ ловууд бол энд change of character явагдчихсан учраас энэ одоо sell stop limit дүүд бол нэгсэндээ ашиг одоо санал болгогдож байна гэсэн үг. Энэ үнүүд бол санал болгогдож байна гэсэн үг зах зээл дээр. Тэгэхээр эвдэгдэх магадлал маш өндөр гэсэн үг. Тэгэхээр энэ үнүүд дээр ч гэсэн одоо тодорхой хэмжээнд хувиа аваад гарах боломжтой гэсэн үг. Гэхдээ бол миний хувьд бол яг энэ арилжаан дээр бол энэ хамгийн доор байгаа ловыг бол таргетлаад арилжаанд орж үзье. За бидний одоо order block дээр хүрээд унж байна. За маш амжилттай арилжаа болох юм байна те. Тэгэхээр та бүхэн эргээд харах юм бол 4 цаг руу шилжүүлээд үзье. За 4 цагийн одоо нэгсэндээ POI буюу order block-ыг бол шалгасан. Тэгэхээр бол энд бол break of structure явагдсан. Тэгээд энэ бол pull back ирсэн те, 4 цагийн pull back ирсэн. Одоо POI-га шалгасан. Одоо нэгсэндээ change of character-ийн бол явагдчихсан те. 4 цагийн change of character-ийн бол явагдчихсан. Change of character чок явагдчихсан. Тэгээд дараа нь бол бид нар POI дээр ирэхэд бол 15 минут руу шилжүүлсэн те, дунд цаг руу шилжүүлсэн. Тэгэхээр том цаг буюу 4 цаг бол аль хэдийн бидний талд оччихсан. Тэгээд дунд цаг буюу 15 минут руу шилжүүлэхэд бол 15 минут дээр 4 цагийн сонирхлын цэг дээр хүрээд change of character явагдаад тэгээд энэ дотор 15 минутын доторх range доторх одоо order block дээр хүрчихсэн. Тэгээ энэ цагаан candle бол order block байна те. Ягаад гэвэл энэ order block-ийн бүтцийн change of character-ыг үүсгэсэн. Тэгээд энд бол хүрээд тэгээд бид нар 1 минут руу шилжүүлсэн те. 1 минут руу шилжүүлэхэд мөн адил яг л ижилхэн дүр зураг үзэгдсэн. Энэ бол
change of character явагдсан. Change of character-ыг үүсгэсэн order block маань энэ байна. Order block-ыг шалгасан доошоо унсан. За тэгэхээр олон цагийн хамаарлал гэдэг бол яг л энэ та бүхэн 4 цаг буюу том цагийг өөрийнхөө талд 15 минутыг өөрсдийнхөө талд дараа нь оролтынхоо цэг болох 1 минутыг өөрсдийнхөө талд хөрвүүлээд бүгдийг ингээд хамааралтай болгоод одоо бүгд ингээд таны арилжааг дэмжих одоо зүйлийг танд хэлж өгч ивэл та ингээд арилжаанд илүү өндөр магадaltaй өндөр risk to reward ratioтэй арилжаанд орох боломжтой гэдгийг бол энэ бичлэгээр би хүргэж өглөө. Тэгээд та бүхэн таалагдсан гэж бодож байна. Тэгээд та бүхэн ч гэсэн бас өөртөө туршиж үзчихэж та бүхэнд илүү энэ бол туршлага болно. Би зүгээр харуулад бол та бүхэнд хэдийгээр туршлага болохгүй. За тэгэхээр энд бол бас харж байна та бүхэн. Энд бол бас харах юм бол энэ POI дэмжиж энэ POI өмнө бол энэ харах юм бол liquidity байна те. Тэгэхээр энэ liquidity-г sweep хийсний дараагаар бол change of character явагдсан. Тэгэхээр энэ POI бол бас илүү өндөр магадaltaй болгож байна гэсэн үг. Энэ дээр яагаад гэвэл маш их одоо миний маш олон одоо хэлж байгаа доллар бол байна доллар. За тэгэхээр энд бол маш их дээр нь мөнгө эргэлдэж байгаа гэсэн үг. Тэгээд энд бол сонирхлын цэг дээр 15 минутын сонирхлын цэг дээр хурж ирээд change of character бол энд явагдсан те. Change of character явагдаад 1 минутын change of character явагдаад тэгээд нэгсэндээ 1 минутын change of character үүсгэсэн сонирхлын цэг дээр ирээд унс. Тэгэхээр ийм өндөр risk to reward ratioтэй арилжаа болох байсан байна. За энийг хэдүүлээ ихэнх ашгаа энд авсан гэж үзээд доошо бас үлцэн ашгаа явуулаад үсэх юм бол хэр урт хугацаанд энэ үргэлжлэх байсныг харцгаая. За энэ бол ер нь бол нэг гэрцх нь 11 хүртэл арилж болох боломжтой байсан байна. Хэрвээ энд бол ашиг авсан бол за тэгэхээр бол хань шидийгээр иргэсэн ч гэсэн бид нар аль хэдийн энд бол ихэнх ашиг авчихсан учраас ерөнхийдөө бол нэг гэрцх нь 7 арилжаа болох боломжтой байсан байна. Тэгэхээр бол ингээд ханш бол таны одоо олон цагийн хамаарлал гэдэг бол ерөөсөө энэ одоо энэ бол ханш бол ерөөсөө олон цагийн хамаарлалын хүрээнд бол явагдчихэдэг өндөр магадaltaй арилжаанууд бүгдээрээ. Тэгэхээр 3 цаг одоо та бодолтой 3 цаг таны арилжааг одоо ижил зүйл зааж ийнэхээр одоо тэр бол арилжаа 1 цаг дээр баталгаа авснаас илүү амжилттай арилжаа, илүү магадaltaй арилжаа болно гэдэг бол угаасаа ойлгомжтой. Тэгээд ерөнхийдөө ханш бол зах зээл угаасаа энийг бол та бүхэн анзаараарай. Зах зээл бол үргэлж нэг зүйлээ давтдаг. Change of character бол энэ дэр үргэлж ингэ давтагдаж байгаа зү жишээ нь 4 цаг дээр ч гэсэн change of character явагдаад унсан тий. Одоо жишээ нь харъя. 4 цаг дээр одоо энд бол change of character явагдаад унсан. Тэгэхэд 15 минут дээр бас change of character явагдан гутаа унж ин тий change of character явагдаад унж байна. Тэгэнгүүт 1 минут руу шилжүүлээд үзэхэд бас change of character явагдаад унсан тий. Энд бол change of character. Тэгэхээр бол бүгдээрээ ижлэхэн зүйл зааж байна тий. Тэгэхээр ханш бол үргэлж нэг зүйлээ давтчихийдэг. Аль ч цаг дээр байсан. Нэг сар ч байна уу, нэг өдөр ч байна уу, нэг 7 хоног ч байна уу. Яг ижлэхэн зүйлийг давтаж харуулж яадаг. Тэгэхээр та энэ бол ерөөхдөө зах зээлийн одоо хамгийн гоё зүйл яг нэг ижил зүйлээ олон дахин давтдаг, үргэлж давтаж байдаг. Тэгэхээр бол англиар бол fractal гэж ярьдаг. Тэгэхээр үргэлж ханш бол давтчихийдэг. Одоо 7 хоног дээр арай өөр хөдөлгөөн явагддаг ч юм уу тийм юм байхгүй. Яг л ижил зүйлээ давтдаг change of character явагдлаа. 15 минут дээр ч гэсэн change of character явуулж болно. 1 секунд дээр ч юм уу 5 секунд дээр ч гэсэн change of character явагдаад ижил зүйл заагаад ижил тохио өгöd унж болно тий. Тэгэхээр та бүхэн олон цагийн хамаарлыг ашиглаж сурвал элит арилжаач болж чадна гэд энэ бичлэгээ дуусгая. Тэгээд
бусдаас өөр байгаараа үргэлж liquidity хаана байгааг олж хараарай, үргэлж нэгсэндээ олон цагийн хамаарлыг ашиглаж арилжаарай гэж зөвлөе. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай залуусаа.